16-ны мейкапыг хийхээр ирсэн байна. Үсээ тайрсан. Яагаад гэвэл амар гэмтэлтэйсэн. Би нөө сормосоо өөрөө дэргэлж үзсэн байхгүй юу? Хэмээж. Тэгсэн чинь энтлийн сормос маань амар дэрвэр болцсон бүр бурж ицсэн. За нэг тийм байна. Оны бодолт нэлээд тийм тод уруултай байдаг. Хамгийн гол нь маш төгс хөмсг. Миний хөмсг болохоор энэ зүгээр санаандгүй ингээд бас байхгүй болцсон. Oh my god. Одоо энийг консилеророо гоё хэлбэржүүлээд засаад би тэгээд саяхан тархиа хөдөлгсөн нэрээ. Тэгээд бүр ингээд зүгээр болохгүй 2-3 сар бараг бариачаар явж иж саяхан зүгээр болсон. Энийг гоё уусгаад өгнө. Одоо фондашн тавихгүйгээр шууд нүднийхээ бодолт руу орно. Тэхийн тулд нүдээ бас консилер. Нүдээ бас дотлинос. Дээр powder тавьдаг. Манай дон удаан жил байсан. Тэнийг ашиглаад нүдэ бодныг бас ашиглана. Энэ сүүдэрний энэ цайвар өнгийг ашиглаад гээ суурин тавьчих. Ингээд тэгээд нэг юм бараа гүр алтлаг өнгийг авч жаад ингэ саа тавьчих. Одоо нөгөө нүдээ. Окей. Одоо фондашны тавина. Энэ цайвар болон ийм шаргал фондашныг ашиглаж байгаа. Энэ бол хитрхи цайвард нь. Энэ болохоор хитрхи шал нэг тийм сонин бор харагдаад байдаг. Тэгээ энэ хоёрыг холцохоор яг миний үг. Ямар их авч. Oh my god. Жохон powder тавьчих. Сүдрээ тавина. Сүдэр бол гэрэл сүдэр бол тэр үед бол солиотой байсан тийм үү? Yes. Тэгэд одоо болохоор би яг ийм натурал өнгө ашигладаг байхгүй юу? Нэг юм. Гэхдээ тэр үед энэ бол угаасаа гүцэхгүй. Тийм болохоор энэ хоёрыг холиод нэлээд тод тийм оранж дүү өнгөтэй тийм сүдэр тавина. Сүдэр бол нэлээд тод байсан. Одоо бүгдээрээ бейкинг хий. Одоо самоса най. Дээ юм боллоо. Одоо энэ бейкинг хийсэн юм аа. Тараагаад. Одоо маш их саа тавина. Маш их саа. Байж боломгүй гэмэрлэх саа тавина. Одоо уруулаа бод. Ийм өнгөтэй хүрээлэгч байгаа. Тэнгүүтээ ийм мат уруулын мод байгаа. Тэгээд энэ хоёрыг ер нь болчих واخ гэж бодож.
Энэ бол яг л тэр үеийн өнгө. Яг мөн. Яг For one night, like I got 3 strikes. Call me, 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 call me.